доктор Гүнбэлэг тэгээ холбогдох хүмүүст бол талархал илэрхийлье. За энд ирсэн байгууллагуудын төлөөлөл бол ерөнхийдөө уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар нэлээд одоо ажилдаг бид нартай хамтарч ажилладаг байгууллагууд л та хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн байгууллага, даатгалын компаниуд хамтарч ажилладаг юм байгууллагуудын төлөөлөл ирсэн байна. Зөвхөн өнөөдрийн хилцүүлгийн хөтөлбөр урилга юмн дээр бол нэг үндсэн хоёр асуудал байна. Би эхэнд нь бол тэр хаврын уралдааны талаар байр суурь юм илэрхийлье гэж байна. Хаврын уралдаан ер нь ямар статустай байх ёстой юм бэ гэсэн асуудал одоо Гүнбэлэг докторын мэдээлэлд яригдж байгаа шиг байна. Зөвхөн энийг бол бид нар бас ингэж ойлгох ёстой юм шүү. Уяач хүний хөдөлмөр гэдэг бол жилийн дөрвөн улиралд одоо үргэлжилдэг. Хэрвээ бид нар одоо үндэсний хурдан морины уралдааныг 100 уралдуулдаг бол одоо тамирчин үнэтэй адилхан шүү дээ. Тийм ээ. Тамирчин ч одоо идэж хэвтэж байгаа яг тэмцэлтэй өдөр очиод одоо барилддаг юм уу, зодтолдог юм уу, гүйдэг юм уу тийм байхгүй шүү дээ. Тийм үү. Намар яаж одоо арчилгаа малгаагаа хийх үү, хавар тэр зуныхаа уралдаан юмд яаж бэлдэх үү. Тэгэхээр зуны уралдаан байгаа тохиолдолд бол одоо дээрээс захиргааны журмаар ямар нэгэн байдлаар хоригдсон ч гэсэн Монголын энэ өргөн модон тал нутагт ажиллаж амьдарч байгаа 200 мянган уяач тэртээ тэргүй морой уях байхгүй уях. Тэгэхээр би энэ зохицуулт юмыг бол одоо нийгмийн хөгжил юмаа дагаад зохицуулт хэрэгтэй юу, боловсронгуй болгох хэрэгтэй юу? Энэ нийгмийн хөгжлийн явцдаа гарч байгаа энэ шин нийгмийн харилцаануудад зохицуулт хэрэгтэй юу гэдэгтээ бол би санал нэгтэй. Юм бол улмал цаашаа боловсронгуй болж явах ёстой. Гэхдээ зохицуулт юмаа бид нар ямар төвшөнд хийх вэ гэдгээ бас аюул сайн бодох хэрэгтэй. Одоо энэ Гүнбэлэг докторын багийн анхалж байгаа судалгаа юмдаа бол та бүхэн энийг бас сайн анхаарч үзээсэй. Бид нэр одоо бүр нэг юмыг барьж авах гэж байгаа бүр хоригдчих юм бол бүр зохицуулт юмгүй болно шүү. Өнгөрсөн жилүүдэд бол манай Монголын морин спорт уяачдын холбоо бид нар одоо энд ярьж байгаа зарим хүмүүсийг ингээл харахад холбоо өөрөө нэг сайн дураараа ингээл юм санаачлал зохион байгуулалт идэх шиг зарим ойлголт байх шиг байна л да. Тэгэхээр холбоо бол жишээлбэл бид нар төрөөс санхүүжилт төсвөөс одоо ямар нэгэн хөрөнгө мөнгө юм авдгүй бид нар яаж юм гэхээр тэр 200 мянган малчин уяач болгон одоо гаднаа уйж сойж байгаа тэр хүлэг морины юмыг одоо уралдуулж цэнгэл баясал эдлүүлэх юмыг зохион байгуулж өгж байгаа уяачдын хүсэлтээр үйл ажиллагаа явуулж байгаа байхгүй. Харин ч бид нар одоо тав арваараа зөвшөөрлгүй янз бүрийн уралддаг байсан юмнуудыг бол бид нэлээд барайл юм. Засгийн газрын тогтоолтой болгоод аймаг сумдад одоо уралддаг юмнуудыг бол зөвшөөрөлтэй болгоод замын зас гээд засаг даргын захирамж гаргуул гээд за тэгээд төв холбоо одоо янз хавар уралдаан юм хийхээс өмнө та бүхэн хийхгүй шүү гээд хориглоод бид нар бол өөрсдийнхөө чиг үүрэг шугам юмар бол бас ажиллаад байгаа юм. Тэгэхээр одоо хаврын уралдааны хувьд бол бүр аюулгүй байдал юмаа ярьж байгаад бүр байхгүй болгоод бүр зохицуултгүй бүр хулгаагаар одоо уралддаг бүр нуугдмал байдал юмд оруулж буй энэ талаас та бүхэн бодорой. Ер нь зүгээр би өөрөө бас адуу мал авахд ойрхон байдаг хүний хувьд бол одоо би 101 морь уралдуулъя гэвэл 100 уралдуулах морь би одоо яалчгүй хавар өвөл одоо ажил төрөл хийж одоо би бэлдэр юм хүч тамирын ингэжээж би 100-ийнхаа морийг бэлддэг юм аа. Тэгэхээр энэ тал дээр бол анхаараарай гэж. За хоёрдугаарт нь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын асуудал ярьж байна. Зүгээр харамсалтай янз бүрийн байдлаар одоо амьдрал өөрөө эрсдэл юм гараад идэг. Тэгээ тэр эрсдэл гарах болгонд бол бид нар холбооны зүгээс бол сэтгэл эмзэглэж байдаг. Зүгээр сүүлийн үед нийгэм хэвлэл мэдээллийн байгууллага нийгмийг юу гэж харагдуулаад байна вэ гэхээр уяачдын холбоо гэхээр 100 цэнгэл одоо тийм харгас хэрцгий хүүхдийн амиар наадагчд юм шиг ойлгогдоод байгаа байхгүй.
Манай холбоо бол үндсэн 3 чиг үүрэгтэй. Бид нар биш үү хамгийн түрүүнд бол энэ үндэсний хурдан морины уралдаантай холбоотой өв соёл юм одоо хойж үедээ уламжлуулан үлдэх манай үндсэн чиг үүрэг. Тэгээ хоёрт нь бол тэр уяачийн хөдөлмөр юмыг одоо өмлүүлэх эрх ашигыг хамгаалах юм байгаа. За гуравдугаарт нь бол яг одоо энэ одоо 3 салаа жигүүр гэх юм бол бид нар уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын асуудал байна. Тэгээ энэ чиглэлээр бид нар тэр уралдаан юмын цөөлөх, зөвшөөрөлтөй болгох, даатгалын тогтолцоо нэвтрүүлэх, за хүүхдийн төлөө байгууллагын ярьж ин тэр хамгаалтын хувцас хэрэгсэл юмыг одоо стандарт юмыг баталдаг, өмсүүлдэг болгох гэдэг биднэрт бол хийгээд байгаа юмнууд бол арцсангуу их бий. Зүгээр цаашдаа өшөө дахиад одоо уралдааныхаа зохион байгуулалт юмыг боловсронгуй болгох юм бий юу гэвэл бий. За өнөөдрийн хилцүүлэг юм зүгээр тэр нийгэм их хурлын нэр бүхий хэдэн гишүүд нэг 16 нас гэсэн юм хуулийн төсөл өргөн бариад байгаа. Зүгээр надар манайхраа бол юу гэж ярьсан гэхээр ийм төсөл өргөн барьж байгаа гэдгийг аль биесээр мэдэгдээ. Тэгээ өргөн барьсны дараа ажлын хэсэг юм орол одоо танах ороороо гэсэн байр суурь илэрхийлж илээ. За би зүгээр хувьдаа бол биш үү. Яг нэг ийм л бодолтой. Монголд 200 мянган малчин байна. 200 мянган малчин байна. За манай холбооны гишүүнчлэлтэй бол нэг 60 мянган уяач байна. За энэ 60 мянган уяачийн улсын алдар цолтой одоо Монгол улсын ерөнхийлөгч 2003 оноос хойш олгодог болсон. За тэрнээс өмнө одоо анх 1988 89 оноос олгосон нэг цолтой уяач бол нэг 500 орчим улсын цолтой ийм уяач бий. Тэгэхээр одоо цолтой уяачд ялангуяа энэ хүүхдийг одоо гэрээгээр юм уу хөлсөөр юм уу одоо та саяны хэлцүүлэгт янз янзын байр суурь илэрхийлж байна. Боолчлоод юм уу ингээд мориунолоод байгаа уяачд гэдэг ч юм уу манай уяачдын ер нь 1%, 2% хүрэхгүй хүмүүс биш. Тэр тал нутагт амьдарч байгаа олон мянган малчид бол бүгд өөрийнхөө одоо мал ахыг өөрөө эдэлж хэрэглэж өөрийнхөө хүүхдээр унуулдаг ийм Монгол ахуйтай хүмүүс бид нэр биш үү? Энийг юм аягүй сайн бодох хэрэгтэй. Одоо бид нар хотчсон амьдралтай хүмүүс бол интернет байна, зурагт байна, одоо үзүүр байна, кино байна, бүх юм хийж байна тийм үү? Хөдөөний малчид яах юм? Эдгээр ч ганц сэтгэлийн цэнгэл таашаал юм авдаг юм дээр өөрийнхөө адуу малыг уйдсоож тэрийг арчилж ингэж одоо цаг юмаа нөхцөөдөг ийм л улсуудчууд. Тэгэхээр зүгээр хэд их ийм хэвлэл мэдээллийн хийрхэл ийм юмн дээр үндэслээд ингээ хөдлөхдөө бид нар тэр хүүхдийн нас юмн дээр бол бас аюу бодолтой л хандмаар юм шүү. Би бол ер нь тэгж л харж байгаа. Яг бид нар цаашдаа энэ хамтарч ажиллаж байгаа байгууллагуудтайгаа улам нэгт бол одоо хамтарч ажиллаад аюулгүй байдал юм өшөө сайн хангах чиглэлээр бол бид нарт хийх ажил юм бий гэж. За сая Ойнбаяр энэ 15 онд одоо хүүхдүүдийн асуудал ярьж байна. Тэгэхээр яг эдгээр төрийн байгууллага нөгөө аймагуудын салбар хилцсэн юмнуудаас авдаг байх. Би тэгтээ тоон дээр бол бас та нар эргэж харах юм байгаа байх шүү гэж би бодож байна. Жишээлх юм бол сая 2015 оны засгийн газрын 33 дугаар тогтоолоор манай уяачдын төв холбоо өөрөө Дүнжин гарав гээд нэг уралдаан зохион байгуулсан. За Дорногов Сэлэнг аймагт 2 уралдаан одоо засгийн газрын тогтоолтой зохион байгуулсан. Би зүгээр салбар холбоодоос над мэдээлэл ирэхэд бол ийм байна. Дүнжин гарав уралдаан дээр биш үү? 4 насны морь уралдахад давхарцсан тоогоор 600 хүүхэд 600 хүүхэд морь унахад бол 11 хүүхэд одоо ямар нэгэн байдлаар мориноос ойдсон. За мориноос ойдсон 11 хүүхдээс бол бид нар яралтай түргэн тусламжийн одоо анхны тусламж үзүүлсэн байгууллагаас авахд бол нэг л хүүхэд бэртэл авсан байхгүй. Нэг л хүүхэд бэртэл авсан. За бусд хүүхэд нь бол ирүүлээ гэдэг. За тэгээд Дорногов аймагт уралдаан зохион байгуулагдсан. Дорногов аймагт бол давхарцсан тоогоор 577 хүүхэд морь унахад 5 хүүхэд одоо мориноос ойдсон бэртсэн хүүхэд бол байхгүй. За Сэлэнг аймагт бол давхарцсан тоогоор 408 хүүхэд
одоо морь унахад Сэлэнгэд бол ерөөс нэг л хүүхэд байсан. Ингээд манай энэ саяны одоо хаврын засгийн газрын тогтоолтой яг манай төв холбоо хариуцж байгаа уралдаан дээр бол нийт 1585 хүүхэд давхарцсан доогоор 4 насны морь унахад бол 17 хүүхэд одоо янз бүрийн байдлаар морноос очоод 17 хүүхдээс бол ерөөсөө бэртсэн хүүхэд бол нэг л байгаа. Тэгтэл ойн баярын мэдээлэлд болохоор 126 хүүхэд бэртэж гэмтсэн. Иннээсээ одоо тэр зүгээр ойччоод гэмтэл бэртэл аваагүй тоо юм харах юм бол одоо авгүй илүү байгаа шүү. Би энэ хүүхдийн төлөө газрын тоо юмыг бол бас нэг эргэж та нарын энэ тоо юм дээр харах нь зүг баха гэж. Зүгээр ойн баярын түрүүний ярианд би нэг цаашаасан зүйл юу вэ гэхээр би бас тэр хэрэг дээр өөрөө явж ирсэн. Юу вэ гэхээр Гиннесийн уралдааны үеэр нэг хүүхэд амь наснууд алдлаа. Монголын уяачд одоо хүүхдийн амь насаар Гиннесээр дэмжин тавилаа гэсэн мэдээлэл гараад. Тэгээ бид нар ингээд нягтлаад яваад үзсэн чинь уралдааны үеэр бол ямар ч асуудал гараагүй. Уралдаанаас харж яваад тийм ахуйн шинжтэй ослоор нэг хүүхэд одоо морноос ингээд чиргүүлдээд ийм харамсалтай эндсэн тэр тохиолдол байт юм лээ. Тэгэхээр зүгээр яаралтай түргэн тусламжийн төв энэ төр дээр нөгөө дуудлага ирэхлээр л одоо тийм ахуйн юмнууд нь бас нэлээд наашаа орчод байна уу гэж би хараад байдгийг. Тэгэхээр энэ юм дээр бол анхаарах нь зүг баг. За тэгээд цаашдаа холбоо бол одоо янз бүрийн байдлаар санал зөвлөмж юм хэрвээ одоо хилцүүлгийн үр дүнд эсвэл цаашдаа нь хууль тогтоогчд өргөн барих юм бол бид нар бас эрх барих дээд байгууллагын төвшөнд энэ дээр ер нь ямар байр суурьтай байх юм бэ гэсэн бодлого юм бол тодорхойлно. Тэгээ ер нь урд морны уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг цааш боловсронгүй болгох асуудал дээр бол манай холбооны зүгээс нь холбогдох бүх байгууллагуудтай бол ямар ч төвшөнд хамтран ажиллахад бэлэн байгаа шүү. За танаас өмнө тэр Эрхэнбаатар гэдэг болж байгаа. Ер нь холбоо бас нийт эрх зүйн субъект